За арай мэд. За өнөөдөр нэг Бадарчингийн үлгээр ярьдаг юм уу? За эртээ урдын сайн цагт нэг Бадарчин нэг ламд нэг нэхий илдэж өгөх ажил хийж өгөх болоод тэгээ нэхийг нь үнэхээр сэтгэлээ гаргаж илддэг. Тэгээд илдээд нэг аачид гисэн чинь лам нөгөө Бадарчингийн илдсэн нэхийг шалгах гээд газар дээр тавьж байгаа дээрэс нь гадсаар цохиод ингээд газ шаасан чинь нэхийн цоорохгүй газны хэмжээгээр ингээд доошо сунаад тарцсан. Тэгээд үнэхээр сайн илдсэн байна гэд ингээд Бадарчингийн хөлсийн нөх болсон чинь хатсан яв өгдөг. Тэгээд тэрүүнийг голоод хатсан явингийн толгой дондор нь зогсон чинь нэг хатсан яв нь хахаа хүсрээд ундаг. Тэгээд Бадарчин хэлдэг. Миний илдсэн нэхий үнэхээр сайн байсан учраас та газар зогсон ч цоолох гэж оролцсон цоолсонгүй. Харин таны явын хитрхийг хатцсан учраас таны толгой дондор зогтол хаа хүсэрч унж яана гэдэг байхгүй. Тэгээ энэ юу гэсэн санаа гарч байгаа юм бэ гэдэг нэг альва зүйл ингээд нэг тийм элдүүр нь хана гэж ярьдаг. Хүн дээр нэг элдүүр нь хандаг. Элдүүр нь ханахад ямар ч одоо нөхцөл байдал, ямар ч нэг уур, хилэн, уцаар, үзий аталт, бухимдал, нэг нийгмийн стресс гэдэг юм байхгүй болоод тэр бүхэнтэй дасан зохицож байж чаддаг тэр чадсан тэр зүйлийн тухай. Хатуу яам бол нэг тийм ямар нэгэн тийм үзэл санаа, итгэл үнэмшил хатуу баригдсан. Тэгээл юм болох дээр л нөгөөдөгтэйгээр очиж хинтээ ч очиж зөрчилдөөл, тэнд ч очиж шашныхантай зөрчилдөөл, энд очиж одоо улс төрийнхантай зөрчилдөөл, тэнд очиж тэмцэл хийж хин нэгэнтэй зөрчилдөөл. Тэгэл тэр тусмаа өөрөө өвдрээд байдаг нэг тийм л жишээг харуулах гэж байгаа юм шиг байна. Тэгээд энүүнийг нэг тийм бодохоор надад нэг тийм ус санагддаг хог. Усыг би бол нэлээд их тийм хайрлж, уснаас нэлээд их тийм их зүйл суралцсан гэх юм уу да. Усул ингээл урсчил байдаг. Ингээд дөрвөлжин савнд хийхэд дөрвөлжин болчдөг. Гонцгой савнд гонцгой хийж болчдөг. Бөөрийнхээ савнд хийхдээ бөөрийнхээ болчдөг. Хүүтэн болвол хөлдөждөг. Халуун болвол одоо юу гэдэг те дэгдээд алга болчдөг ч гэдэг юм. Тэгээ буцаад усуулаад буугаад явдаг ч гэдэг юм. Ингээд усыг харах дээр ямар ч нөхцөл тасан зохицоод тэгээд хамгийн том уусгахч болж чаддаг. Бүх зүйлийг уусгадаг. Өөрийнхөө тэгээ боломжтой одоо юу гэдэг те хамгийн тийм нам боломжтой газар болгоноор ингээл бусдаа дасан зохицоол ингээл урсаал одоо хэр буртаг nooш бүх юм байсан ч өөртөө шингээгээл ингээл урсаад идэг. Тэгсэн мөртлөө ус урсан газраас дандаа ул мөрн үлдчихэдэг. Ус өөрөө үгдэнтэй аливаа зүйлүүдийг хамгийн тийм илээж нэг дор огцсон биш гэсэн илээж идэж чаддаг тийм зүйл болж таадаг. Тэгэд энэ бол асар их тийм сэтгэлийн болон итгэл үнэмшлийн за төвчээр гэдэг юм уу да төвчээр тэгсэн мөртлөө бүх зүйлтэй дасан зохицоод байгаа юм шиг мөртлөө бүх зүйлд одоо юу гэдэг те бараг тэр нийцээд байгаа мөртлөө өөрийнхөө үндсэн мөн чанарыг дандаа хадгалж идэг тэрийг алддаггүй. За их бохирдох юм бол нэг газар очиж жагаад уур шиг дэгдээд уур болж дэгдчихэд үүл босно үүлнээсээ буцаал цэвэршээ сайхан бороо болоод яадаг эсвэл тундаг эсвэл одоо юу гэдэг те урсгал бас ингээд тодорхой хэдэн метрчлээ урсаад цэвэршээд алга болдог. Ингэж өөрийгөө хүмүүстэй ч юм уу байгаа оршихуйтай дасан зохицож байгаа мөртлөө өөрийгөө дандаа цэвэршүүлж өөрийнхөө мөн чанарыг ямар ч хүнд хэцүү нөхцлөөс өөрийгөө аваад үлдчих чаддаг. Энэ зүйл бол гайхамшиг юм байна даа гэж боддог. Тэгээд ерөн зүгээр одоо энэ дэлхийн ертөнцийн амьд байдгаалын доотлол нэг 70-80% нь бол уснаас бүрдээд байгаа шиг л бас өөрөө асар их тийм мэдээллийг агуулж чадчихээн, хадгалж чадчихээн, буцаага тэндээсээ одоо юу гэдэг нь буцаагаад хэрэгтэй цаг үед нь хэрэгтэй хүмүүст нь хэрэгтэй зүйлд нь тэр мэдлэг мэдээллийг дамжуулж чаддаг нэг тийм гайхамшигтай зүйл, гайхамшигтай шингэн энэ амьдралыг үүтгэхэд хамгийн одоо бас нэг тийм одоо нэг ижил шиг тийм бүх зүйлийг тэтгэж чаддаг, бүх зүйлийг одоо юу гэдэг өөртөө нэгтгэж чаддаг, уусгаж чаддаг, бүх зүйлийн өмнө өөрөө өвдөг сүгэрж бохирч чаддаг, бүх зүйлд одоо юу гэдэг тэгсэн мөртлөө өөрийнхөө үндсэн мөн чанараа хадгалж үлдэж чаддаг. Ямар ч төлөврөө ингээд бүр ингээд буцалгаад дэгдээгээд алга болгосон ч нэг газар хоримтлагдж байгаа л буцаагаад одоо юу гэдэг усны үндсэн мөн чанар маань гараад ирдэг. Нэг ийм сайхан зүйл гэдэг юм уу да гайхам зүйл юм уу тийм болж таарад байдаг. Тэгээд манай бидэнд одоо монголчууд бидэрт нэг ийм чанарл дутагтаад байгаа юм байна даа л гэж бодогдоод байгаа. Хатуу яам шиг бүх зүйлтэй тулалдаал минийх зөв байх хэвээр, тэрнийх зөв байх хэвээр, тэрнийх буруу, эннийх буруу, тэр мөн навшнууд гэсэнгүү, энэ мөн навшнууд ингэсэнгүү гэл бүх зүйлтэй өрсөлдөөл, тэмцэлдээл, арсалдаал, тулалдаал тэр болгонороо өөрсдөө эвдрээл, өөрсдийнх оршихуйг эвдээл, өөрсдийнх нөгөө
би эрүүл мэнд оюун санаа сэтгэлгээгээ эвдрэл өөрсдөө нэг юм ингээл хайрцаглал байгаа байдлаар анзаарч харагддаг. Тэр шашин шүтлэг дээр ч харагдаж байна, улс төр дээр ч харагдаж байна, энгийн амьдрал ахуй дээр ч бүх юм дээр харагдаад гэр бүлэгт чинь хоорондоо хоёр хатуу явна толж байгаа юм шиг тололдаал. Тэгэл хин хинийгээ сүйтгэл ингээл юм байгаад байгаа. Тэгэхээр ерөн зүгээр нэг тийм хүн гэрэл рүү гэдэг юм та танин мэдхэн хэмжээний ягаад гэхдээ нэг илдсэн их шиг илдүүр нь ханаад эхэлдэг. Бид нар итгэх хүүхдүүдэд хүмүүжлэхдээ итгэх өргөмжилж гин, итгэх дахин шүтж гин. Тэр тусам одоо нөгөөдөг чинь улам хатуурж гин. Хатуурах дээр өөрөө юу гэдэг нь нэг арих тамхи хар тамхич байдаг юм уу тийм дондж гин, хүмүүжлэл нэвдэрж гин гэл ингээл юм нүд. Тэгэд их тийм зөөлөн байлгаж аливаа зүйлд одоо тасан зохицож сурдаг ч байдаг юм уу. Тэр бүхнийг одоо юу гэдэг нэг тийм бүх зүйлийг төвчин хүлцэж чаддаг. Гэхдээ үндсэн мөн чанараа алдахгүй байхын чадварт л би уснаас их суралцдаг юм да. Магадгүй одоо нөгөө агаарын дараах бурхан гэдэг юм бол агаарын дараах бидний амьдрал хувьд яг шийддэг. Гадаа тэнгэр гэж дэрх юм бол тэр ус болоо гэж бодож байна. Монголчуудын сэтгэлгээнд ч энийг бас лус мус гэдэг ингээд янз бүрээр нэрлээд тэгээд тэрүүнийга тактик шүтдэг, хайрладаг, хамгаалдаг, гамандаг, дээдэлдэг тэрлөө янз бүрийн одоо бузар бартаг зүйлийг холихгүй байхыг хичээдэг тийм үндсэн оршихуйгаал хайрлаж байгаа тэр зүйл юм да. Тэгээ энэ дэлхийн ертөнцийг урт удаан хугацаанд одоо оршин тогтнож энэ амьдрал ахуй маань ингээд сайхан аз жаргалтай хэвээр амьдралд байгаа бүх зүйл өөрийнхөө орон зайг олж орон зайдаа тасан зохицож амьдрахыг тул усыг хайрлах хэрэгтэй болчиход байгаа хэрэг. Усыг одоо дээдлэх, усыг шүтэх, усанд одоо юу гэдэг баярлсан талархснаа илэрхийлэх, тэрийг хүндлэх, хайрлах хэрэгтэй болж таарад байгаа юм л. Тэгэхээр энэ л бидний нэг амьдрал баримталж байгаа зарчим болж таарад байгаа. Түүнээс бол монголчуудыг харахад нэг тийм айхтар шашин шүтлэгд их автжсэн түүхээр нь сүүлийн 3-400 жил байгуулаа шашин шүтлэг үзэл санаанд автжсэн тэр зүйлүүд байгаа л ерөн зүгээр монголчуудыг харахад нийтлэг тийм шашингүй үзэлтэн ард түмэн болж байгаа. Тэгээд нэг тийм зохицоод зохируулаад домч байдаг юм уу, өргөлж байдаг юм, мөргөлж байдаг юм уу нэг тийм жохоо ямар хэн болгон заавал нэг тийм ламбо 9 шидийн гэдэг дундын зуушдах шаардлагагүйгээр гээ байгаль дэлхийдээ нэг хөвтэйхэн харьцаа тасан зохицоод ингээд явцдаг. Тийм зүйл юм уу да. Тийм л амьдралын хвшлийг бий болгосон. Тийм учраас илүү их эрхчлөөтэй, илүү их одоо юу гэдэг нь нэг тийм өөрийнхөө амьдралыг өөрөө мэдээд өөрийнхөө тэгтээ өрмөц онцлогоо давтагдагшгүй мөн чанараа ингээд хадгалаад байж чадчихсан. Тэр нүүдлийн соёл, өв соёлоо хадгалаад байж чадчихсан. Айл болгонд байгаа өв соёл, айл болгонд байгаа зан заншил, зан үйл болгон одоо хоорондоо давтагдшгүй мөртлөө хоорондоо бие дан зэрэгцэн орших боломжийг нэгэд өгсөн тийм. Асар их оюуны эрхчлөөг, шашин шүтлэг, шүтэг, итгэл үнэмшлийн эрхчлөөг өөрт нь өгсөн л одоо бидний соёлын үнэхээр том давуу тал юм байна да гэж бодсон. Зүгээр энүүтэй холбогдуулаад сонирхуулаад хэлэхэд гэх юм уу да. Одоо бас нэг 10 гаруй жилийн хөсгөл талаад ингээд анх удаа очиж үзэж байгаа шүү дээ. Би чинь завхных шүү дээ. Завхных тэгээд очиж үзээд өглөө нэг сэтгүүлч Твлэн Өрөөлөнгийнхний өглөө нэг уулзалтаар очиж үзчихсэн. Тэгээд хөсгөл далайтай танилцаа. Тэн дээр ингээд нэг заваар явж байгаад тэр нэг зав жалаад ижсэн ч гэх юм уу тэр залуу нэг аврах хантаас өчөө одоо шууд усар өвсөр тэгээ яадаг ч юм гэдэг тэр надаа ямар ч тухай айдас төрөөгүй хантаацын өмсвөл шууд нөгөө өсгөл далаар өсрөөд ирсэн чинь пүр гээл доош яваалсан. Тэгсэн чинь гинтх надаа нэг тийм нэг пүр баг багтаа зүүдэлжсэн зүүд санаанд авчихсан баг. Баг багтаа шүн болгоо нэг тийм сонь зүүдэлдэг. Тэрнээс их тийм хаашаа ч айдас сургадаг тиймс нэг бүр өндрөөс нэг тийм их ус руу унаал ингээл тэгэл ингээл яваад тань гэдэг тийм зүүдийг маш их зүүдэлдэг байсан. Тэгээд тэр гинтхэн тэр хөсгөл далаар орсон чийсэн. Тэр нэг гинтхэн сэдрээд тэр зүүдээс гинт мартсан байсан зүүд санаанд одоо хүртэл хадгалагддаг. Тэгээ тийм учраас их тийм усыг сонирхож, усыг ажиглах шалтгаан тэр болсон болоо гэж боддөг юм аа. Тэгээд ер нь бол хэдүүлээ нэг тийм олон талцаал ингээд байх биш нэгдмэл байгуул тэр агаараа усаа энэ байгаль дэлхийгээ оршин байгаа их орнол хайрлчил бид нар нэг тийм бидрийг тэгж заавал нэг хайрцаглал тэр нь тийм энэ юм байх хэвээр тех хэвээр ингэх хэвээр гэсэн тийм зааварчилгаа тэр загварчлал гэдэг бол бас өөртөө л зовлон хурааж байгаа юм л өөрийнхөө л амьдралыг болон хэцүү болгож байгаа л шинж юм байна даа л гэж басан. Тийм учраас хэдүүлээ ингээд нэг тийм өөрийг нэг оюун санааны хувьд ингээд эрхчлөөгөө хантал эдлэмээр байгаа байхгүй. Ямар ч юмд баригдахгүй, ямар ч юмд хайрцаглахдаггүй тийм
эдэлмээр л байгаа санагддаг юм аа. Тэгээд эндээс бас та бүхэн усыг бодоод, усыг бясалгаад яг энэ нүуний нэг тийм зан характераас нэг суралцаад үзээсэй гэж бодож байна. Тэгээд анхаарал тавьсанд баярлалаа.